Спорт ярих үзэгч та бүхэнд өнөөдрийн мэд хүргэе. Нэмэлт цаг хөтөлбөр эхлэж байна. За тэгэхээр туудахгүй 11-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд Таиландын Пхукет давал дээр Азийн эсний 4-р наадам болох гэж байна. За үүнтэй холбоотойгоор бид өнөөдрийнхөө дугаараар та бүхнийг Монголын сагсан мөнгөний холбооны төлөөллүүд буюу за ялангуяа эмэгтэй шгшөө багийн дасгалжуулагч нартай уулзах гэж байгаамаа зочд маань студид хүрэлцэн ирсэн. Оройн өдрийн таарт бид нэрлэг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр миний 100 гартал сууж байгаа хүн бол Монголын эмэгтэй шгшөө багийн дасгалжуулагчийн биш. За мөн Монголын сагсан мөнгөний холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга мандуул нар хүрэлцэн ирсэн юм аа. Түрүүн би сая хэллээ 11-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд Пхукетт Азийн эсний наадам болох гэж байгаа. Тэгэхээр манай эмэгтэй шгшөөгийн тамирчид ялангуяа Азийн эсний наадамд тун амжилттай дараалан оролцсон тийм ээ хүрэл мөнгөн медаль хамгийн сүүлд мөнгөн медаль авсан байгаа. Тэгээ бэлтгэл сургалт хэр байна гэдгээс ярилцлага хийлээ гэж бодож байна. За Таиландын Пхукет хотноо элсний Азийн 4-р наадам зохион байгуулалт гэж байна. За энэ элсний наадамд 3 эсрэг 3 сагсан мөнгөний төрөл багтж байгаа. Тэгэхээр бид бол энэ төрөлд 12 оноос эхэлж оролцсон байгаа анхудаа. За тэгээ одоо бол манайхан энэ наадамд оролцохоор бэлтгэл сургалтаа хангаад байж байна. Өнгөрсөн жил явж исэн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу эсвэл хуучин бүрэлдэхүүнээр байна уу? За орсон. Бид нар анх 12 онд Хятадын Хаяа нутгийн Азийн эсний 3-р их наадамд энэ 3 эсрэг 3 сагсан мөнгөний төрөл багтаж орсон. Энэ данхудаага манай эрэгтэй эмэгтэй шгшээваг очиж хүрэл медалийн болцол хангасан байгаа. За дараа нь 13 онд Катарын Дохо хотны Азийн авраг шалгаруулах хангалтгаар тэмцээн явагдсан. За энд манай эмэгтэй баг бол мөнгөн медаль хүртсэн. За Хаяанд явсан баг бол тэр чигтээс Азийн аврагт орсон. Одоо бол багийн хувьд бол өөрчлөлт шинжилт орсон байгаа. Манай гол тоглогч маань сая Инчоны Азийн наадамд гэмтэл авсан учраас оронд нь хүн авсан. За өөр бас холбогч маань одоо энэ жилийн хувьд бас шинжлэгдсэн байна. Гол тоглогч болох Алтан Заяа тийм ээ хөл өвдөгнийхэн ширмэс тасарсан гэж биеийн байдал ямар хөө байна. Дээрэс нь одоо эмэгтэй шгшөө багтай холбоотой хүмүүсийн мэдхийг хүсэж байгаа нэг зүйл байгаа. Зардал мөнгөний асуудал нь юу болсон бэ? Эмэгтэй сагсчдаа туслах сандвийн аян өрнөд байсан. Тэгээд ер нь зардал мөнгөний асуудлыг яаж тухайн үед шийдэж ийсэн. Одоо жишээ нь Пхукет руу бас яаж явах гэж байна? За бид нар Инчоны Азийн наадамд бол манай тамирчид өөрсдөө мөнгө төгрөг гаргаж явсан байгаа. Тэг яг энэ дээр үндэслээд бол хандвийн хөдөлгөөн өрнөсөн гэсэн. Гэхдээ бид нар бол ерөөсөө хандваас бол ямар ч мөнгө төгрөг аваагүй. Ер нь бол одоогор бол Пхукетийн Азийн наадмыг бол сагсан мөнгөний холбоо одоо шууд одоо бидний зардал мөнгийг бол гаргаж өгч тусалж байгаа. Энэ дээр бол би баярлж байгаа. За сая Инчоны Азийн наадамд бол манай эмэгтэй баг ер нь бол шгшээний амь чалгарна гэсэн зорилго тавьж авсан. Тэр зорилгоо бол биелүүлсэн. За анхудаага Азийн наадамд очиж тоглоод за урдчилсан тоглолтод бол 5 баг байсан. Тэндээс бол бид нар 3 хожил авч группээс нэгээр шалгаж шгшээний амьд орсон байгаа. За манай ерөнхийлөгч Тамир бол одоо биднийг одоо сэтгэл санааны хувьд маш сайхан дэмжиж одоо бид нартай байнга хамт байж бид нарт зөвлөгөө өгч ингэж явсан. За энд бол би үнэхээр баярлж байгаа. Би их олон одоо энэ Азийн наадамд оролцож явжалаа одоо ингэж ерөнхийлөгч нь өөрийн биеэр очиж ингэж дэмжиж ингэж явжсэн удаа одоо сая анхудаага харсан. Үнэхээр Тамир ерөнхийлөгчд бол баярлж байгаа. Хандвийн аян дээр дэмжлэг очоогүй гэж та сайн хэллээ. Энд чинь эмэгтэй сагсчдаа туслая гэдээ маш өргөн хэмжээний бас юм олон нийтийн сүлжээгээр явсан шүү дээ. Олон байгууллагч хувь хүмүүс Солонгост байгаа монголчууд хүртэл тийм аян өрнүүлсэн байсан л да. Энэ яг сайхан сэтгэл гаргаж бидэртээ яасан гэсэн тухайд бидэртээ яг холбогдоод энэ зардлыг ингэж өгөө гэсэн тийм бол байгаагүй. Хэвлэл мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээлэлэр бол маш их тийм засагсан л да. Гэхдээ манай эмэгтэй шгшөөгийн тамирчид маань зарим нэг нь өөрийнх нь албан байгууллагад бүрэн зардлын даасан тохиолдлууд байдаг. Бид нар зарим нэг тамирчид үнэхээр өөрөөсөө мөнгө гарах боломжгүй байхад бид нар энэ өгч маань зээл авч тусалсан байгаа. Тэгээд тэр зээлэн дээрээсээ тулгуурлаа бид нар бүрэн бүрэлдэхүүнээр явах боломж олгосон. Худалдаа хөгжлийн банк жишээлбэл бол хоёр тамирчин маань тэнд ажилладаг. Бүх зардлыг нь даасан байгаа. Мөн Киногоо компани тэгээд бас бус байгууллагууд байна л да тамирчтай дэмжиж өөрсөндөө ажилладаг тамирчдыг гаргаад явуулсан тийм байгууллагууд бол байгаа. Гэхдээ үлдсэн тэр мөнгийг бол бид нар хамгийн зүгээр бид нар олж аваагүй. Энэ бол угаасаа бид нар шийдээд ийм байдлаар оролцсон, ингэж олцож ирээд энэ мөнгөө тэгж төлнө гэсэн тийм байдалтай хурж ирсэн. Тэгээд сагсан мөнгөний холбооноос сая тамирчтай, эмэгтэй тамирчтай гаргасан зардлыг нөхөн олгосон байна. Тэгэхээр энэ шогш нөгөө барьцаан тавьсан зүйлээ авцсан уу? Дэмдэлийг санаа зовсон хүмүүс олон байгаа гэсэн шүү дээ.
энэ төр хандийн аян өрнүүд тэгээ та бүхэнд очоогүй гэхээр бас нөгөө та бүхнийг дэмжиж хандив өгчээсэн хүмүүст бас их тав мэдээлэл болоод төвөрчлээ шүү. Мэдээж энэ хандийн аян өрнөнд бидэртэй шууд холбогдох хэрэгтэй л дээ. Холбооны зөв холбоотой сагсан бөмбөгийн холбоотой холбогдсонготой бид нар ийм аян өрнүүлээд ийм байдлаар мөнгө цугларлаа баримттай. Гэхдээ хандив гэдэг нэрээр бид нар цаана юу болохыг бид нар хэлж мэдэхгүй. Энэ дээр маш нухацтай хандах шаардлагатай. Тэгэхээр ийм байдлаар холбогдоогүй учраас одоо ард иргэдээ хэлэхэд яг энэ хандив аянд автаад одоо ийм хандив цуглуулад яасан бол эзэндээ зарим нь ирээгүй байгаа шүү. Тийм учраас холбогдох хүмүүстэй холбогдоод энэ асуудлыг зэгцлэх хэрэгтэй байх гэж би хувийн зүгээс бодож байна л да. Тийм ээ, хэрэгтэй мэдээлэл хүргэлээ шүү дээ. Одоо тэгээд Букет тоглож байгаа Азийн эзний наадамд ямар хөө байдлаар зардал мөнгөө яаж оролцох чинь эрэгтэй бокс оролцсон шүү дээ, тийм. Тийм, сагсан бөмбөгийн холбоо энэ удаад 10 хүний бүрэлдэхүүн явуулахаар шийдсэн байгаа. 4 тамирчин эрэгтэй 4 эмэгтэй 4 тамирчин 2 засгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр. Тэгээ энэ зардал мөнгийг бол сагсан бөмбөгийн холбоо дан ганцаар өөрсдөөсөө гарах тийм шийдвэр гаргаад одоо зардлын асуудлыг шийдээ явж байгаа. Энэ Инчоны наадамд явахын өмнө за би сая сүүлд авсан мэдээлэлээр бас нөгөө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос та бүхний одоо энэ явах гэж байгааг эсрэгүүцэж үндэсний олимпийн хороонд бас нэг бичиг хүргүүлсэн гэсэн юм мэдээлэл байгаа л да. Энийг тодруулаач. Яг үнэхээр ийм зүйл болоод байгаа юм. Инчон явахын өмнө бас нэглээд шууган одоо асуудал болж ирсэн гэхэд тийм. Яг энэ хоёр холбооны асуудлыг одоо захын хүн мэдсэн байх хэвлэл мэдээлэлээр зөндөө их шууглаа. Бид нар шинжил сонгогдсноос хойш нэлээд хэсэг хугацаанд чимээгүй байлаа тийм. Шүүх хуралдаанд шийдэгдээ байхад бид нар мэдээлэл өгөх явцгүй. Тэр бол зөв бус гэж үздэг. Яагаад тэгэхээр мэдээлэл өгөөд энэ ийшээ шийдэгдсэн энэ ингэж юм гэдэг бол шүүх хуралдаанд нөлөөлөл үзүүлж болох учраас бид нар энэ ёс зүйг хадгалаад бид нар ямар нэгэн мэдээлэл хийж байгаагүй. Өнөөдөр яалтчгүй бидэрт одоо хэвлэл мэдээллээр энэ асуудлыг ярихгүй болохгүй нэг моментод хүрээд ирлээ л дээ. Яасан бэ гэхээр Инчоны Азийн наадамд явахаас өмнө Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Олимпийн ороонд удаа дараа бичиг хүргүүлээд Азийн авраг шалгаруулах тэмцээн сагсан бөмбөгийн шгшээ оёыг оруулахгүй байх тийм захирамж гаргуулсан байна. Шүүхээс. За тэр шүүхийн захирамж нь олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хөндлөн гэдэг асуудал бол Монголын нэг шүүхөөр шийдэгдчихдэг асуудал биш л дээ. Энэ олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн Олимпийн орооны гишүүн байгууллага гэдэг бол хүчин төгөлдөр оролцох эрхтэй байгууллага. Гэтэл энэ дээр хэний эрх ашиг хөндөгдөд байна гэхээр нөгөө тамирчид олон жил ажилласан багш тасгалжуулагч болон тэр тамирчдын эрх ашиг хөндөгдөд ирж байгаа. Энэ өнөөдөр хөндөгдөх ёсгүй байгаа. Нэг хоёр холбооны үйл ажиллагаанаас одоод тамирчид тасгалжуулагчид тохирч болохгүй. Энэ бол хамгийн нэгдүгээрт барих ёстой зөв одоо бодлоо гэх юм уу да. Гэтэл энэ рүү хүмүүс халддаг. Удаа дараа халдчихээн. Одоо өнөөдрийн байдлаар Олимпийн орон дээр энэ үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ийм захирамж алтан бичиг өгсөн байгаа. Ерөнхийлөгч Эрдэнэ гар хэсэгтэй улсын хурлын гишүүн, хүн ам нийгэм хамгааллын сайд Эрдэнэ гишүүний ийм гар хэсэгтэйгээр ийм бичиг өгсөн байгаа. Букетийн Азийн наадамд Монголын шгшээ оёыг оролцуулахгүй байхыг шаардаад хэрвээ оролцуулах юм бол Олимпийн ороод шүүхтэн гэсэн ийм алтан бичиг өгсөн байгаа. Энэ нь тамирчдынхаа эрх ашиг болон тасгалжуулагчид энэ олон жил ажиллаж байгаа энэ хүмүүсийн эрхийг шууд хөндөд эхэлж байгаа. Өнөөдөр ийм байдал үүсч болохгүй юм байна. Төрийн байгууллагыг ашиглан төрийн бус байгууллагын ажилд оролцдог энэ асуудал өнөөдөр хэрэгсээ хэтэрсэн байна гэж үзээд би өнөөдөр энийг үнэхээр хэлэх шаардлагатай болоод хэлж байгаа. Энэ асуудлыг бид нэлээд их хугацаанд чимээгүй шүүхэн шийдвэр нь гараад яагаад ингэснийг нь олон нийт угаасаа цаг хугацааны явцад харах болов гэж бид нар чимээгүй байлаа. Гэтэл энэ ийм байсан үргэлжлээд яваад байна. Тэгэхээр энэ асуудал маш хүнд байдалтай байна л та. Энэ ер нь хоёр холбооны асуудал аягүй хурцдмал хүндрэлтэй. Тэгээд одоо бүр үзэгчид ч гэсэндээ хоёр холбооны маргаан та нар нэгдээд ажиллаж болдоггүй юм уу? Хамтраад ажиллаж болдоггүй юм уу гэд. Би зүгээр яхаа сүүлчүүнийхээ хувьд энэ гарч байгаа мэдээллүүдийг байнга уншдаг. Тэгээд үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс бол хамтарч ажиллая гэж та нарыг гуйаад хүртэл очдог юм биш үү? Та нар хүлээж авдаггүй гэсэн ийм тайлбаруудыг бол өгсөн байсан. За одоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу Facebook, Twitter гэдэг энэ мэдээллийн хэрэгслүүдээр хинч ямар ч мэдээллийг фильтргүйгээр авах боломжийг олгоцсон байна. Фильтр гэдэг нь үнэн худлааг яг одоо ялгаж салахгүйгээр шууд авах боломжийг нь олгоцсон байна л да. Тэгэхээр хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ингээ харахад үндэсний сагсан бөмбөгийн холбооноос тулга гэдэг хүн бид нэгдэх хэрэгтэй байна, нэгдий гэдэг уриалгыг өгдөг хэдийч хизээч сагсан бөмбөгийн холбоон дээр нэг алтан бичиг хөрвүүлээд үгүй бол өөрийн биеэр ирээд нэгдээ айдуулаа. Ингээд энэ сагсан бөмбөгийг ийм төвшөнд аваач гэдэг. Тэр олон сайхан ярьдаг юм а бидэртээ ирээд нэгдий гэж өөрөө хизээч зөвшөлдөж байгаагүй.
Тэгээд Инчоны Азийн наадамд оролцоход хөрөнгө мөнгө гаргасан гэдэг мэдээллийг шууд цацсан байгаа. UBS телевизээр Инчоны наадам болж явах явцад Эрдэнэ гишүүн ороод би ийм байдалтай дэмжсэн, манай тамирчид ийм байна гэж ярьсан байгаа. Гэтэл бидний бэлтгэлийн явцад те нэг өдөр ирээд юу тусалцаа хэрэгтэй байна, витамин хэрэглэл дутуу байна уу гэдэг нэг өдөр хаалгаар шагаагаад бидрээс асуусан байсан бол тэр нэг сэтгэл чинь бидэрт нэг тийм шүү дээ, тийм ээ. Гэтэл нэг ч удаа тийм юу гараагүй гэж одоо тамирчдаар нь ингэж дамжуулж ярьсан тэр хүмүүс хэрвээ та нар тэр мөнгийг авах юм бол та нар шигшээ угаас хасагдана гэсэн буу ташаа мэдээллийг шууд цацж байна. Энэ нь манай тамирчдад болон энэ сагсан бөмбөгийн орчин тойронд байгаа хүмүүст маш муу нөлөө үзүүлж байгаа байхгүй. Ийм биш нэгдэг гэдэг бол нэг газараас нь санаачлаг гараа ямар нэгэн үйлдэл хийх юм байна. Тэр үйлдэл нь алан бичгээр өөрийн биеэр ирээд уулзаад ярилцах хэрэгтэй. Гэтэл тийм байхгүй. Цаашаа харж хідэн үг хэлээд ингээд наашаа харж утлаар яваад байгаа нь бидэрт үнэхээр таагүй сэтгэлүүлтэй ч юм л да. Одоо жишээ нь Пхукетд болох Азийн эсийн наадам тун ойрцсон байна. Бэлтгэл сургалтандаа гол анхаарлаа хандуулж байх ёстой байдлаадаас нэг бичиг засны ажилтал болсон байгаа юм шүү дээ. Гэхдээ энэ бичиг зас хамгийн гол нь та бүхний манай ялангуяа манай тамирчдын Азийн эсийн наадамд оролцох тэр боломжийг хаах одоо хаачихгүй үстэй гэсэн тодруулах хэрэгтэй. Хууль зүйн үндэслэлгүй зүйлтэй энэ эрхийг хаах боломж байхгүй. Хэрв сагсан бөмбөгийн холбооны эрхийг хаагаад энэ тамирчдыг оролцуулахгүй гэх юм бол Олимпийн хороо өөрийнх нь нэр дээр оролцуулах боломжтой байдаг. Тэгэхээр бүр болохгүй юм манай тамирчид бол ямар ч л байсан энэ удаагийн тэмцээнд оролцсон. Гэхдээ энэ бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн хүндрэлтэй. Бэлтгэл хийж яхад та нарыг оролцуулахгүй гэдэг юм мэдээлэл өгч байгаа нь бас тамирчид маань энэ ойрхон хугацаанд ирсэн байхад ямар нөлөөлөл үзүүлж болох вэ те. Ер нь гэхдээ нэгэн тус хоёр холбооны асуудлыг ярьсных хоёр төрлийн бас байгууллага байлаа гэхэд энийхээ дотоод ажилд оролцоод ах ер нь ямар байд юм бол одоо энэ тал дээр бас ямар байр суурьтай байна. Энэ л зөвхөн дотоод асуудал гэж ойлгоод байна. Тэгэлгүй яах вэ? Монголын сагсан бөмбөгийн холбоо нь зүг зүгээр байж байгаа нэг гарч ирээд тэмцээн уралдаан зохиогоод ирсэн байгууллага шээ. Энэ олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн эртээр үеэс одоо 50-д жилийн тэртээс үйл ажиллагаа эхлээд явж байгаа нэг байгууллага. Гэтэл яг нэг ижлэхэн үйл ажиллагаатай нэг байгууллага гарч ирээд нөгөө байгууллагын дотоод үйл бодолд оролцсон гэдэг бол одоо энгийн нэг жишээгээр ярихад манай ардчилсан намын хурал дээр Монгол ардын хувьсгалт намын хүн орж ирээ зохицуулт хийнэ гэдэг чинь байж болох уу? Ийм асуудал байж болохгүй гэж би хувьдаа үзэж байна. Гэтэл энэ хоёр хүмүүс тусдаа байгаад өрсөлдөж болно шүү дээ. Өрсөлдөөн нь зөв байх хэрэгтэй. Нэгнийгээ шүүхт өгөөд шүүхийн асуудлаа шийдвэрлэхэд үйл ажиллагаанд нь саадуулах юм бол энэ бол өрсөлдөөн биш ээ. Харин үйл ажиллагааг нь явуулсныхын дараа үр дүнгээр нь дүгнээд үзэх юм бол ондоо шүү дээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс та бүхнийг эрх зүйн чадамжгүй гэдэг тодорхойлолтыг хэрэгжилж мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгээд энэ эрх зүйн чадамжтай юм уу? Яг энэ дээр аль биесний тайлбар өгч дээрэс нь маш олон сая төгрөгийн татврын өртөө гэдэг юм мэдээлэл байна. Энэ мэдээллүүд айгүй олон удаагаар хэвлэлийн мэдээлэлээр цацагдлаа л та. Тэгээд энэ баримтыг бидэрт нэгдүгürt ирүүлэх хэрэгтэй байна. Энэ баримт бичгтэй юм а нийтэд харуулад үзүүлэх хэрэгтэй байна. Бид нар өнөөдөр сагсан бөмбөгийн холбооны удирдлагыг 4 сард авахд 4 сард байсан өрн нэг 60 гаруй сая төгрөгийн өр байсан. Тэр өрүүд дарагдаад дууссан. Одоо ямар нэгэн өр байхгүй. Тэдгээр өрүүд нь Азийн наадамд оролцсон энэ 2012 онд болсон энэ өсвөрийн Азийн наадамд болсон тэмцээнүүдэд гарсан зардал гэх мэтчлэн ийм өрүүд байсан л да. Гэхдээ энэ өрүүд дарагдсан байгаа. Одоо энэ эрх зүйн чадамжгүй гэдэг нэрийг л гараад ирсэн байна л да. Монголын сагсан бөмбөгийн холбоог татан буулгасан гэсэн шүүхийн шийдвэр хизээч гарч байгаагүй. Татан буугдсан бол эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Гэтэл тэр асуудал татан буугдаагүй гэж эрх зүйн чадамжгүй гэдэг энэ баримт бичгийг шүүхийн шийдвэр биелүүлэх газар үзүүлж явах ёстой болохоос биш хэн нэгэн итгээд алтан бичиг хийчээд байгууллагууд төр өгөөд явна гэдэг бол энэ хүм хууль бус юм хийж байна. Хэрвээ шүүхээс нэг шийдвэр гараад ирсэн бол шүүхийн шийдвэр биелүүлэх газараас бичилж очиод үйл ажиллагааг таслан зогсоогол хууль ёсны болох ёстой. Гэтэл өнөөдөр эрх зүйн чадамжгүй холбоо яагаад өнөөдөр энэ бүх үйл ажиллагааг олон улсын тэмцээн уралдаанд оролцоод яваад байдгийг хүм ухаантай хүн бол хараад ойлгоно. Тэгэхээр энэ худлаа мэдээлэл гэж би одоо хэлмээр. Яг ингээд яг хоёр холбооны асуудал ганцхан сагсан дээр ч бас Монголын бусад төрөл дээр яг ийм хоёр холбоо зэрэг үйл ажиллагаагаа явуулахдаа хамтраад хөгжих биш хоорондоо маргалдаад энийг одоо доош нь дарах ч юм уу татах ийм зүйл нэлээд ажиглагдаад байна л да. Энийг бас холбогд анхаарах хэрэгтэй хүмүүс нь харж байгаа байх. Тэгээд ер нь цаашдаа яах вэ? Ингээл маргалдаал шүүхээр бичиг цаасаа шийдэлцээл яваад байх юм уу? Зүгээр Монголын сагсан бөмбөгийн одоо ууган холбооны зүгээс яг энэ асуудлыг яаж харж байна? Яаж төлөвлөж байна? Нэгдүгürt бид нар үйл ажиллагаа явуулах үедээ хизээч хин нэгний ажилд садаа тэр болохгүй. Бид нар нэг л зүйлийг харж нэг л зүйлийн төлөө явж байгаа. Энэ нь сагсан бөмбөгийг
хөгжүүлэх тухай. Тэгэхээр энэ сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн тулд бид нар хөгжлийн бодлого нь ямар байх ёстой, олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тавигдж байгаа шаардлага юу, энэ зориулсан бид нар програмыг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ програм нь ерөөсөө өсвөр насны хүүхдүүдийн хөгжил болон одоо байгаа тамирчдыг ямар байдлаар хурдан хугацаанд төвшингийг ахиулж юу хэрэглэх ёстой, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлийн систем гэдэг зүйлийг бид нар оруулж ирж байна л да. Биомеханикийн судалгаатай, физиологийн шинжилгээнд дээр тулгуурласан бэлтгэлүүдийг бид нар бүх насныхаа тамирчтай хамруулах. Энэ судалгаа шинжилгээний ажил энэ бэлтгэлчдэд хүссэн болгоно оролцож болох. Энэ яг шинжлэх ухааны сагсан бөмбөгийн өнөөгийн хөгжил дэлхийн түвшинд ямар байгаагаар бид нар яаж явах ёстой энийг л хийж байна. Энэ удаад Монголын сагсан бөмбөгийн холбоо дээд лигийнхаа тэмцээнийг Монголын спорт тоглоомын түүхэнд байгаагүй шагнал урамшуулалтаар зарласан байна. Энэ нь 465 сая төгрөгийн төсөвтэйгээр тэмцээн явах гэж байна. Шагналын сан нь төрүүлсэн байр нь 100 сая төгрөг авна. 2 3 дугаар байр нь 60 30 сая төгрөг шагнал болгож авна. Мөн тэргуун тоглогч нь RX машин 65 сая төгрөгтэй тэмцэх RX машиныг өөрийнхөө хувийн дугаарын номертойгоор авах гэсэн ийм шагналыг бид нар урамшуул болгон өгөхөр зэхэд байгаа. Тэгэхээр энэ удаагийн тэмцээнийг бид нар шоу бизнес, спорт гурав яаж нэг болж цогч болж ажилтгийг бид нар олон түмэндээ харуулахыг зэхэд сагсан бөмбөгийн холбоо энэ удаа лигийн тэмцээн ямар байхыг нийт үзэгчдтэй ер нь спорт сонирхчтой үзүүлж спорт тоглоом ийм байж болох юм байна гэдгийг бид нар харуулахаар зэхэд байгаа. За хэсэг хормын дараа ярилцлагаа үргэлжлүүлээ. Нэмэлт цаг хөтөлбөр за Монголын сагсан бөмбөгийн эргэн тойронд буюу цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа. Хэд орон дараа эргээд уулзъя. Нэмэлт цаг хөтөлбөрөөр үргэлжилж байгаа үзэгчдээ сонгож үзэж байгаа баярлалаа. За бид өнөөдрийнхөө дугаарт Монголын сагсан бөмбөгийн эргэн тойронд болж байгаа цаг үеийн мэдээлэлээр та бүхэнд мэдээллийг хүргэж байгаа. Тэгээд сая Монголын сагсан бөмбөгийн холбоо дээд лигийн тэмцээн зохион байгуулах гэж байгаа талаарх ярилцлагыг одоо яриаг өрнүүлж байгаад түр удаа хэсэг хором авсан. Тэгээд энэ яриагаа үргэлжлүүлээ. Дээд лигийн тэмцээн сүүлийн 2 3 жил завсарлчуу да. 2 жил тийм ээ. Нөгөө гол асуудал нь заал танхимгүй байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн? Яг энэ ингээд ерөнхий өнцгөөс харах юм бол заалгүй байгаа л дээд лигийг хийгээгүй гэдэг бол үнэхээр инээдтэй юм шиг асуудал та. Тэгээ яг үнэндээ бол заалгүйгээс бол дээд лигийг хийж чадаагүй. Заалгүй гэдэг асуудал нь юу гэсэн бэ гэхээр бидэрт спортын төв ордон гэдэг ордон байна. Иргэдтэйгээ ойрхон сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг хийхэд хамгийн одоо боломжтой газар. Гэтэл энэ байгууллагыг тэргүүлдэг Наранбаатар гэдэг хүн 2 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоо надад таалагдахгүй нэг зүгээр энгийн хариултаар бидэрт заал өгч байгаагүй. Энэ жил харин нэг өөрчлөлт болсон. Наранбаатар дарга нь солигдсон байна. Наранбаатар дарга ажилласаа гарсан мэдээлэл бидэрт ирсэн байгаа л да. Тэгэхээр одоо шинэ сонгогдсон байгаа дарга нь ямыг арай өөрөөр харах болов. Энэ сагсан бөмбөгийн холбоо, үндэсний сагсан бөмбөгийн холбоор чи ижлэхэн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг талыг баримтлаж болохгүй. Шударгаар хандъя гэдэг хандлага үүсэх болов гэж бид нар найдаж байгаа. Найдсан бидэрт заал төрөслөх гэрээмээр энэ бүх асуудлуудыг хийж болох юм а гэдэгт бид нар мэдгдсэн байгаа. Тэгэхээр бид нар сагсан бөмбөгийн холбооныхоо дээд лигийг спортын төв ордонд эргэж хийгээд нөгөө 50 жилийн хугацаанд болж исэн тэр тэмцээн уралдаан дээд лигийн тэмцээнүүд үргэлжлээд явах нэ гэдэг хандлагатай болсон байгаа л да. Эмэгтэй сагсчдаа жоохон орхидуулаад байдаг тал би энэ дээр яаж анхаарах гэж байна? Бид нар эмэгтэй сагсан бөмбөгийг орхигдуулсан гэдгийг бол одоо өмнөх сагсан бөмбөгийг толгойлж ирсэн хүмүүсээс бол бид нар ерөнхийд нь харахад бол орхигдуулсан тал зарим нэг тал дээр бас байна л да. Гэхдээ улсын аварга шалгаруулах тэмцээнүүд бол зохиогдож исэн. Тойргийн одоо яг шатны ангилалтай тэмцээнүүд нь эмэгтэйдэр зохиогдож байсан. Энэний үндсэн дээр өнөөдөр эмэгтэй тамирчид байгаа. Хэрвээ 50 жилийн төвтэй холбоо маань эмэгтэй тэмцээнийг бүрэн орхицсон байсан бол өнөөдөр эмэгтэй хүн сагс тоглохгүй. Зүгээр дээд лигийн тэмцээн гэж байгаагүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дээд лиг гэдэг маань өрсөлдөөнтэй 5 сараас 6 сарын хугацаанд үргэлжилдэг тэмцээн учраас тодорхой нэг хэмжээний багууд байх ёстой. Тэр багууд нь ижил түвшний сайн чанартай тамирчид байх ёстой байсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ингээ ажиглахад тэр олон хэмжээний баг жишээлх юм бол 5-аас 6 баг байсангүй. 5-6 багт нь нэг ижлэхэн түвшинд үргэлжлэж чадах тамирчид байсангүй. Тийм учраас дээд лигийн тэмцээнүүдийг хийлгүүгээр улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг л хийж явсан байна. Энэ удаагаас эхлээд бид дээд лигийн эмэгтэй тамирчидтай зориулж бэлдсэн байна. Эмэгтэй баг маань эрэгтэй лигийнхаа
улирлын явцын дундаас эхлээд эмэгтэй лигийн тэмцээн эхлээд явах юм байна. Бид нар мэдээж яг л олон улсын сагсан бөмбөгийн холбооны баримтлагдаг дүрм журам бүх зүйлүүдийг бид нар шант хадгалаад энэ эмэгтэй тамирчтай гэсэн дэмжээд цааш нь явах юм байна. Энэ удаад Инчоны Азийн наадмаас харагдлаа шүү дээ. Монгол эмэгтэй хүн яаж тэмцэж чадах вэ? Тэгэхээр бид нар маш их найдвар тавьж байгаа. Мэдээж нөө системчлэн бэлтгэл бүх юмдаа хараад эхэлнэ л дээ. Ер нь тэгээд бас энэ 3-3 одоо буюу одоо гудамжны сакс гэж гэгддэг байсан шүү дээ. 3-3 дээр бас нэлээд төлхөө анхаарах шаардлагатай болов гэж бодож байна. Яг тэгэхээр манай эмэгтэй саксчид тун амжилттай сайн оролцож байгаа. Тэгээд яг энэ шогшийн хувьд бол яг энэ одоо Азиас мөнгө хүрэл авах багийг бол ахлаж ажиллаж байсан хүний хувьд таас энэ төрөл дээр хэрхэн анхааруул яавал зохистой вэ? Засаж жуулагчны хувьд яаж харж байна? За бид нар анх хаяаны Азийн наадамд 3-3 төрөл ороод энэ банкуудаа явж ирсэн. Танхаг манайх энэ Монгол орнд бол ерөөсөө энэ төрлөөр бол тодорхой хэмжээний тэмцээн оролдон зохиогдгүй, дөрөв гаргаагүй ерөөсөө үүндээ бол харанхуй явж ирсэн л та. Тэр нь бол Азад очиж үзээд бол энэ Азийн төвшөнд бол манайх хэдэн өрсөлдөж болох юм байна гэж тэндээс дүгнэлт авсан. Дараа нь Азийн аврагт бид нар яваад мөнгө медаль хүртээд ирлээ. Бид нар Сагсан бөмбөгийн холбоонд энд тайлангаа тавьчихсан л та. За одоо бол бид нар Пхукетийн Азийн наадамд явхаар энэ нь бол бэлтгэл сургуультай хангаад хүүхдүүдтэй хамт ингэ ажиллаж байна. Тэг өнөөдөр одоо Монголын үндэсний олимпийн хорон дээр Пхукетийн Азийн наадамд явуулахгүй үндэсний Сагсан бөмбөгийн холбооны салбарсны бичиг очсон гэдгийг сонсоод би бол нэлээд чочирдсан л доо. За би бол ингэж бодож байгаа юм. Одоо Монголын үндэсний Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэ за ерөнхий нарийн бичиг тулхнаар бол энэ Монголын үндэсний Сагсан бөмбөгийн холбоог байгуулахдаа бол мэдээж Сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэдэг зорилготой байсан байх л та. Тэгэхээр одоо өнөөдөр нэг талаас харахаар бол Сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэж байгаа байдал нь юус харагдахгүй. Энэ бол яг өрсөлдөөн байх нь бол байх хэрэгтэй тийм ээ. Гэтэл одоо цэвэр өрсөлдөөн байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яаж нэгнийхээ үйл ажиллагааг хаасан, боосон ийм байдалтай ингэ тэмцэлж байгаа байхгүй. Энийг бол би буруу л гэж боддог. Энэ бол бид нар Инчоны Азийн наадамд явах гэсэн тийм шулуун дарсан замаар яваагүй шүү дээ. Маш их бэрхшээлсэн. Бид нар явахаас өмнө бол энэ нь бол явуулахгүй гэдэг бас атгацыг хийж лээсэн. Бид нар одоо бэлтгэл сургуультай хийжсэн. Тэр батгай эдний үндэсний Сагсан бөмбөгийн холбооноос одоо манайх би бол 2011 онд шгшээгийн албаны даргаах сонгогдоод тэрнээс бол хойш бол одоо эмэгтэй шгшээгийг байгуулад их олон удаагийн тэмцээн оролдонд орж ирлээ л да. За тэгээд дасгалжуулагчаач би сонгох хэрэгтэй байдаг. За тэгээд би дасгалжуулагчаар имжлэлийн хувьд бол одоо үнэхээр мэргэжлийн дасгалжуулагч мандуулыг сонгож авсан байгаа. Ингээ бид хоёр хамт ингээ ажиллаж байсан одоо Монголын үндэсний Сагсан бөмбөгийн холбооноос бол бид нар одоо дасгалжуулагчаар явах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Би одоо тэгэхэд бас гайхчлаас одоо биднийг хасахын бол бид нар хасж идэг. Яг явах гээд бэлтгэл сургуультай хийгээд бүх юмаа бүрдүүлээд би одоо энэ эмэгтэй хувийг явуулахын төлөө өмнөдөө зунжингаа хөөцөлсөн шүү дээ. Зунжингаа хөөцөлтөөр нааны цаанаа бол зардал мөнгө гэл Google ингэж яхад хинч надад туслаагүй тэднийхээс. Гэтэл одоо бүх юм бүрдээд явах гээд эренгүүтэл бид нар явах хэрэгтэй, бид нар дасгалжуулагч байх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ер нь бол тэгээ иймэрхүү байдал ер нь айгүйх газар авч харагдаж байна. Энэ тамирчинтай шиг мөр нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр ч гэсэн үндэсний Сагсан бөмбөгийн холбоо өөрсдөө анхаарах хэрэгтэй байх л гэж бодож байна. Ер нь бол өрсөлдөөн байх юм бол шудраг байвал энэ үр дүнд хүрнэ. Өрсөлдөөн ийм маягаар явах юм бол энэ үр дүнд хүрэхгүй. Тийм учраас үндэсний Сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудаа бидэртээ өрсөлдөхөөр бол шударгаар өрсөлдөё. Тэгээд нэг нэгнийхээ ажилд ингэж төрийн байгууллагуудаар дамжуулан саад болохоо болмоор байна. Энийг одоо би яалч аргагүй хэлхээс өөр арга байсангүй. Өнөөдөр хүртэл ийм байдалтай үргэлжлэсээр байгаа. Бидний амнаас энэ үгийг гаргууллаа. Эрдэнэ гишүүнээ тулгаа өрсөлдөхөөр бол зүгээр шударгаар өрсөлдөе. Үгүй гэвэл нэгдий гэвэл та нар өөрсдөө албан бичгээр юм өөрсдөө ирээд бидэртэй уулзч болно. Бид нар ямар нэгэн хориг тавиагүй. За баярлалаа. Гэнэсээ ширүүхэн уур амьсгалтай дугаар болох шиг боллоо. Тэгээд ямар ч тач бас яхаарахгүй хоёр холбооны үйл ажиллагаанаас болоод тамирчид хорих ёсгүй гэдэг дээр бол би байр суурь хатуу байна. Тэгээд та бүхэн хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ямар ч тач Азийн эсний наадамд амжилттай оролцоод ирээрээ. Амжилт хүсье. Ялангуяа эмэгтэй шгшөөгийн тамирчид бол амжилттай ахиулаад Азийн эсний наадмын авраг болохыг гэрөөе. Тэр цагтаас ирээд энэ цагаар уулзъя. За баярлалаа та бүхэн. Нэвтрүүлгийг анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.